Монгол телевизийн бүтээл. Өдөр тав хүндээ бид төрхөрөөний тоглоом шоу нэвтрүүлэхээ хүргэж байна. За бидний нэвтрүүлэг нийслэлийн өргөө амарчих газраас танд хүрч байна. За өргөө амарчих газрын хувьд энэ жил түүхт 90 жилээ байгаа тэмдэглэж байгаа. 2 дугаар төрх болон 3 дугаар төрх маань мөн л одоо яг энэ өргөө амарчих газраас салбарлан гарсан байт юм байлээ. Тэгэхээр түүхт хамгийн анхны төрх үйл явцыг маш амжилттай хийжсэн байгууллагын хамт олондоо бас дахин баяр хүргэн бариад. За нэвтрүүлэг үргэлжилж байгаа шүү. Энэ хэсэгтээ бид мөнх тулга болон түүний гэргийн болор цэцэг нараас манай нэвтрүүлэгт оролцооч гэсэн зөвшөөрлөг авах гэж байна. Хэвлээ хамтдаа орцгоё. За, сайн байцгаана уу? Сайн байна уу? За, уучлаарай гинти байдлаар ороод ирлээ. Гайхалтай шүү дээ. За, төрхөрөөнд болж бай. Тоглоомын төрлийн шоу нэвтрүүлэг юм байна. Тэгээд гол нь та хоёроос төрхөөсөн өмнө за бас гэр бүлийн нэг сайхан дурсгал. За, тэгээд дээрэс нь асуултанд зөв хариулах тоолондоо бэлэг авах. Энэ төрлийн шоунд ороосоо гэж ярьж байна. Хариулж. Тэгээд Боломжтой юу? боломжтой. Яа, хатар цавд хийшиг бондох. Яана тийм үү. За хэрвээ одоо ямар нэгэн асуудал гараад хүндрэлч юм уу те та эмч зөвлөгчд үзүүлэхээр бол нээлттэй бид нар нэвтрүүлгээ зогсооно. За. Бүхий л одоо сайн сайхныг зөвхөн хүүхэд хоёрынхаа эрүүл мэндийн төлөө бид ажилланаа. Тэгэхээр иймэрхүү зүйл дээр санаа зовхгүйгээр бас нэвтрүүлэгт оролцох боломжтой. За зөвшөөрөж. За ингээд манай өнөөдрийн дугаарыг оролцогчид болох болор цэцэг мөнх толгог нар маань манай нэвтрүүлэгт оролцохыг зөвшөөрлөө. Энэ бол төрхөрөөний тоглоом шоу нэвтрүүлэг. Оо яа. Хөргөөд. Тайз мэзний тасалсан хөөх юм аа. За ингээд богино хугацаанд бид тайзаа засчлаа. За тэгэхээр үргэлжлүүлээд манай нэвтрүүлгийн дүрм юу вэ гэдгийг төвчхон танилцуулъя. За бид 7 асуулт бэлдсэн байгаа. За 7 асуултанд зөв хариулах тоолондоо та хоёр маань шагналын сандаа шагналаад явна гэсэн үг. Нэг асуултанд буруу хариулсан тохиолдолд тухайн буруу хариулсан асуултынхаа шагналыг та хоёр маань авахгүй. Гэхдээ түүнээс өмнө хариулж чадсан шагналуудтай шагналын сандаа хэвээр үлдэх болно. Хоёр дахь буруу хариулах юм бол тоглоом зогсно. За тийм. Тийм. Тэгэхээр нэг л удаа алдах нь байна тий. За ингээд энэ удаагийн дугаарын супер шагнал явааг хамтдаа харцгаая. За энд бол Германы Denk Farm компани гэр бүлийн амин дэмийн багцыг бид та бүхэндээ бэлдсэн байна. За та харж байгаа бол ийм олон бүтээгдэхүүнүүд яг бэлгийн багцтай багцсан. За Brain Active буюу за таны тархины үйл ажиллагааг маш сайн дэмжиж өгөх за тархины тэжээгч гэж хэлж болох витамин байна. За мөн элэг хамгаалагч, цөсийн шингэлэгч юм. Тэгээд ам залгуур эрүүлжүүлэх, хоолой өвдөлтийг намдаах витамин бас багтсан байна. За тэгээд мэдрэлийн булчин ядархаа сэргийлдэг, за эрцгийг нөхдөг амин дэм. За энэ бол магнес актив хэмээх энэ бүтээгдэхүүн. За эрэгтэй эмэгтэй хүмүүсээс хэрэглэх боломжтой гэхээр манай аав бас мөх толгой манаас хэрэглэх нь байна тий. За мөн кальцийн бүтээгдэхүүн байна. За кальцийн яг энэ хөө витамины хувьд л бүх насныханд зориулсан гэр бүлэрээ хэрэглэж болох нь байна. Энэ бүтээгдэхүүний хувьд бол эрчүүдтэй зориулсан бүтээгдэхүүн юм байна шүү. Тэгэхээр аав нар маань илүү төлхөө. За хэрэглээрэй гэмээр байна. За тэгээд лактонатал DHA-ийн маань хувьд бол хөхүүл ээж нартай зориулсан бүтээгдэхүүн. За тэгээд мэдээж хэрэг B3 Junior. За энэ бол дөнгөж төрсөн яриадаа хэрэглэх D витаминыг нөхөх зорилготой бүтээгдэхүүн байна. Тэгэхээр яг энэ бүтээгдэхүүнийг очихын тулд хэдүүлээ 7 асуултанд зөв хариулах юм байна. За тийм. За ингээ хамгийн ихний асуултынхаа шагналыг мөн харцгаая. Хамгийн ихний асуултанд ямар шагнал байна? За энэ бол Гацуурт хүнс компани бүтээгдэхүүн авах эрхийн бичиг байгаа юм байна. За Гацууртын хамт олонны хувьд бол үндэснийхээ хүнсний бүтээгдэхүүнийг хангах зорилготой за ажиллаж байгаа. За их тууштай байгаа байгууллагуудын маань нэг тий. За тэр дундаас нэг онцлог бүтээгдэхүүн энд байна. Хар манжин бид яг энэ бэлгийн багцтай онцолж байна. За хар манжин Гацууртын хамт олон маань Монголд анх удаа маш амжилттайгаар тариалаад хурааж авч чадсан. Тэгээд ер нь бол даанга хүнсний ногоо гэхээсээ илүүтэйгээр бүр ургамлын эмийн ургамал гэж бүр хэлж болох үс юм гайхалтай бүтээгдэхүүн юм байна лээ. За тэгээд мөн Монгол үнийн сүү болоод за 440 брендийн зөвгийн балны дээжээс бас бэлтэж байгаа юм шүү. За хэдүүл асуулт ария. Охин хүүхдийн бүхсийг аль чиглэлийн дагуу угаах вэ гэсэн байна. За Ад нь чиглэл ерөөсөө хамаарахгүй гинэ. Бэд нь баруунаас зүүн чиглэлд, Вэд нь урдаас арагш чиглэлд, харин Гэд нь ардаас нь урагш чиглэлд угаана гэсэн. Энийг нөгөө манай ээж л биднэрт заадаг гэсэн. За охин хүүхдүүд нөгөө бид нар чи эмэгтэй хүмүүс болохоор ингээл визч юмсэн шүү дээ. Урдаас нь арагшин чиглэлд
арчиж байгаараа гэдэг. Тэгс яг тэрний л дараалал болоо гэж боддог. Уртаас нөр шиг. Та юу гэж бодож байна? Миний бодлоор бол ер нь бол сал нэг байна. Яг би нөгөө эмгтэй болохоор тийм. Тэгж л бодоод энэ вэ хариулт юм болоо. За, вег сонгоё тэгвэл тий. В хувилбарыг сонгосон байна. За ногоон асуул зөв, улаан асуул буруу шүү. За. Адилхан л үлээ тий. Эмгтэй уу юм чи. За эхний асуултанд маш амжилттай хариуллаа. За Exert хоёр маань гацуурт хүс компани бүтээгдэхүүн авах эрхийн бичгээ хожиж чадлаа. За хоёр дахь асуултын шагналыг хамтдаа харъя. За энэ бол Little Tikes брендийн усны сагсан бөмбөг байна. Ямар хөөрх юм бэ? За усан дотор тоглож байгаасаа уйдахгүй болох нь шүү дээ, тий. За банны ханандаа юм уу эсвэл бялтаандараа юм уу наачих юм байна. Тэгээд өөр бөмбөгөө усан дотроо шидэж тоглож гол оруулж цагийг 6 өнгөрүүлэх боломжтой юм байна. Хүүс нь юу лээ? Хүү. Тэгвэл хүүдих тохирсон бэлэг байх нь дээ. За хэдүүлээ тэгвэл асуултаа харъя. Нэрээд 2 дахь вакциныг хизээ хийдэг вэ гэсэн байна. Ад нь 1 сартад нь, Б-д нь 2 сартад нь, В-д нь 3 сартад нь, Г-д нь 4 сартад нь. Миний бодлоор бол 3 сартад нь хийдэг санагдчих шүү. 2 дахь вакцины нэраа. Сар болгон хийдэг штэ. Сар болгон хийгээд идэг үсттэй. Үгүй юм уу? Манай ихчл сар болгон хийлгээд идэв юм да. 4 сарын вакцин, 5 сарын вакцин гэдэг тэгээд идэв чи 2 дахь вакциныг 2 сартаа би л 2 сартаа гэж бодож байна. 2 дахь вакциныг нь 2 сартад л хийдэг үлээ. 2 дахь юм тийм ээ? Тэгэл ах гэж бодож байна за. Би ч бас тэгж бодлаа. За ингээ оролцогчдод маань бэ буюу 2 сартад нь гэсэн шийдвэрийг сонголоо. За ингээ хамтдаа харъя. Алдсан зүйл магадгүй шүү. Одоо тийм. Одоо сонгосон юм шиг дүүрч. Тийм. Оо тий 2 сартад. Яа. 2 вакциныг 2 сартад хийдэг биш. Хамгийн ихний вакцина 24 цагийн дотор хийлгэнэ. Харин 2 дахь вакциныг 2 сартад нь. 2 сартад нь. За ингээд хэдүүлээ 3 дахь асуултынхаа шагналыг харцгаая. Онцлог асуулт. Зэрэг 5 чихэр гэдэг. За энэ маань яг түрүүний 7 асуултанд бол орохгүй. Та хоёрт нэмэлтээр оруулж ирж байгаа урамшуулт асуулт шүү. За тун удахгүй энэ доор нэгэн даалгавар гарч ирнэ. Тэр даалгаврын давуу та хоёр маань нэрлж чадсанараа нэг тутамд нь 20,000 төгрөг очих нь байна. За ингээд даалгавар юу байгааг хамтдаа харцгаая. Төрөх эмнэлэгт эрэхтэй авчрах зүйлсийг нэрлэнэ гэсэн байна. За 3 2 1 цаг явсаа. Энэ болохоор иргэний үнэмлэх тэгээд солилцох хуудас. Тэгээд нөгөө нэг орд ирний давуу. Өөр одоо нөгөө хүүхдтэй төрөхтөн л нөгөө үлгий давуу авчир тийм ээ лээ. Тийм. Ариун цэврийн хэрэглээс нөгөө памперс нэг удаагийн памперс тийм глизм тийм. Тосон глизм. Тийм тосон глизм. Тэгээд нэг өөр 10 секундтай байна. Тэгээд яг нөгөө аяг тав хэрэглэв тийм ээ. Нэрлээд явчихгүй тийм. Бүгдийн 3 2 тэгээд савн бок гэдээсээ бок нэр гарахгүй. Савн тэгээ 0-аас өдөр. За манай оролцогчид маань 30 секундын дотор хэдийг нэрлсэн бэ гэдгийг дахин сануулъя. Иргэний үнэмлэх, солилцох хуудас, орд ирний давуу, үлгий, давуу, ариун цэврийн хэрэглэл, хүүхдийн живх, тэгээд глизм, аяг тав. За ингээд манай оролцогчид маш амжилттай 10-ыг тааж чадсанаар 200,000 төгрөг нийтэд бодлоо. За ингээд оролцогчид маань 200,000 төгрөг шүү. Бид давнаа. Баяр хүргэе. За баярлалаа. Дөөр болоорой. За ингээд урамшуулт асуулт маань амжилттай өргөлжлээ. За хараа одоо асуулт номер 3-ийн шагналыг юу байгааг хамтдаа харъя. За асуулт номер 3-ийн шагналд Шар доктор брендийн чацрагны бэлгийн багцыг тойртой бэлдсэн байна. За монголчуудын маань бас өдөр тутамдаа хэрэглэж болох үс бүтээгдэхүүний нэг бол үндэсний брэнд бүтээгдэхүүн болохыг энэ Шар доктор брэнд байна. Тэгээд дөрвөн үйлрэлт хамгийн гол нь хэрэглэн тэг өдөр тутамдаа тэгээд авч болох бүхий л амьд юмнуудыг бид зөвхөн энэ цэцрагнаас авч болно гэдэг үнэхээр гайхалтай. Тэгээ олон талын биеинд бүр сайнэр нөлөөлөх элементүүд энэ хэсэгт бол багтсан. За тэгээд нэг хамгийн сайхан зүйл нь 100% үндэсний бүтээгдэхүүнтэй бид бас үндэсний үйлдвэрлэлд дэмжих нь зүйтэй шүү дээ. За тэгэхээр яг энэ бэлгийн багцыг бид бэлдсэн байна. За хэдүүл асуулт харъя. За хэдээс дээш хоног ураг тэхийг илүү тэлдэх гэх вэ гэсэн байна.
Аад нь мэддэг юм шиг байна те. Инээгээд те. Инээгээд шүү дээ. Аад нь за 40-с дээш 7 хоног. Бэд нь 41-с дээш 7 хоног. Вэд нь 42-с дээш 7 хоног. Харин гээд нь 43-аас дээш 7 хоног гэсэн байна. За миний юу би өөрөө одоо илүү тэлттэй явж байгаа За. Тэгээд 40-оос дээш 7 хоногийг илүү тэлтэндээ орно. 42 хүртэл нь хардна. 42-оос илүү ах юм бол яаралтайгаар төрүүлнэ гэж өчигдөр сургалтаар харсан байсан. Яа. Боёо 40-оос дээш 7 хоногийг илүү тэлтэнд үзнэ. За, мөх толгой. Миний хувьд бол яг адилхан. 40-оос дээш 7 хоног. За тэгэхээр энэ хоёр маань санал нэгдээгээр ямар ч одоо эргэлзэх зүйлгүйгээр 40-оос дээш 7 хоног гэж асуултанд хариулж байна. Тэдүүд аав альдрыг харцгаая зүг байна уу буруу байна уу? 47 хоног бол бүрэн тэлт гэж үздэг. 40-оос дээшээ болоод өнгөт илүү тэлтэнд. Үе. 41-тэй орчд юм бах та тий. 40 сайн бодохгүй. За зөв хариултыг харах байх. 41-ээс л юм байна л та тэгвэл яг. Харин 41. Энэ яг бэ 42-оос дээш 7 хоног гэж тий. Их баригчдын маань хэлж байгаагаар бол 42-оос дээш 7 хоногтой бол илүүтэй итгэж үздгээ гэсэн. За ингээ харамсалтайгаар Шар доктор брендийн цэцэргний бэлгийн багц авч чадсангүй. Гэхдээ бид нарт бас бэлэг байгаа тий. За ингээд нэг алдсан гэдэг чинь цаашаа хэдүүлээ алдах ирэхгүй болж таарж шүү дээ. За ингээ асуулт номер 4-ийн шагналыг хамтдаа харцгаая. За энэ Rascal and Friends чихний бэлгийн багцыг бид бас бэлдсэн байна. За Шинэ Зеландад бас чанар стандартын дагуу за загварын мөн гарган аль биесны хэрэгтэйгээр хийлгсэн ийм төрлийн бүтээгдэхүүн. За тэгээд нөгөө хамгийн чухал зүйл чинь шингэх байдаг те хүүхдийн шингэнийг. За яг тэр шингэх чадварын хувьд бол үнэхээр жигд тэгсэрнээсээ гадаргууны хувьд бол үнэхээр зөөлөн гадаргуутай. Тэгээд хоёр тал болон бусад хэсгээр нь ямар нэгэн байдлаар халихгүй байх тэрхүү хамгаалалт нь гадаргууны хэсэг сайн юм гэсэн шүү. За хэдүүлээ асуулт тааръя. Жирэмсний эхний сард ургийн ямар эрэхтэй хэвийн ажиллаж эхлэх вэ гэсэн асуулт байна. Аад нь зүрх, бэд нь уушиг, харин вэд нь илэг, гээд нь бөөр гэсэн байна. Буюу зүрхэн гэж би бодож байна. Хамгийн дөрөв зүрхний үйл ажиллагаа. Зүрхний үйл ажиллагаа. Тийм. Мэдээжлээ. Өнөөдөр уншсан болохоор бас тэгээ дээрэс нь угаасаа ер нь аль зүрх нь хамгийн дөрөнд ажилтдаг гэдэг. За тэгэхээр оролцогчид маань асуултанда хувьсрыг сонгосон байна. За та хоёр маань алдах хэрэггүйг мэдж байгаа тий. Уушиг мушиг ч юм бүр болоогүй бүр. Тийм ер нь сүлд бүгдтэй юм л. Тийм. Юу дээ? Жирэмсийн чаваас. За ингээд хоёр маань жирэмсний ихсээ сартаа ургийн ямар эрэхтэй хэвийн ажиллах вэ гэсэн асуултанд зүрх гэж зөв хариуллаа. За базлалт нэлээд өндөр болж эхэлж байгаа шиг байна. Яг нэг хүчтэй орж ирэл буцаж буугаад шүү. Манай хүүхдээс мэдээд тах шиг байна. Баярлалаа. За эксперт хоёр маань Rascal and Friends Шинэ Зеландын чихний бэлгийн багцыг хожиж чадлаа. Баяр хүргэе. За асуулт номер 5-ийнхаа хэдүүлээ шагналыг харцгаая. Асуулт номер 5-ын шагнал бол Lamour брендийн гэр бүлийн бэлгийн багц байна. Lamour брендийн хувьд бол нийгэмдээ чиглэсэн олон үйл ажиллагааг явуулдаг хамт олон ганц гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд байхаасаа гадна нийгэмд болж тэр дундаа одоо хойч үеийнхэндээ хандсан үйл ажиллагааг их зохион байгуулт юм байлээ. Жишээлбэл юу гэдэг нь одоо мэрэгжил сонголтын дээр хүртэл хүүхдүүдтэй хандаж өөрсдийнхөө үйлдвэрээ нээлттэй харуулдаг ч гэдэг юм уу. За мэрэгжил сонголт ямар чухал вэ гэдэг сургалтуудыг их зохион байгуулдаг. За энэ олон бүтээгдэхүүнүүдийг харж байгаа бол тий арьс ажиллагааны олон бүтээгдэхүүнүүд байна. Уруулан өгч. Тэгээ төрсний дараас нөгөө бүхний толгой хагарах эрсдлүүд байдаг те. За түүнийг нь хүртэл хамгаалсан тосон төрхлөг аав төрөл хэрэглэх бүтээгдэхүүнүүд байгаа шүү. Би яах вэ? Зүгээр гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан бүтээгдэхүүн байгаа. За тэгэхээр хэдүүлээ яг энэхүү бэлгийг авахын тулд ямар асуултанд хариулгаа харцгаая. Хосын даалгавар. Хосын даалгавар. За хосын даалгавар ороод ирлээ. За хосороо хийх юм тийм ээ. Тийм байна. Хосын гэрж нэг хосороо хийн штэ. За энэ маань яадаг вэ гэхээр хосын даалгавар. Тэгтээ аавын оролцоо буюу манай мөнх тулгын оролцоо хамгийн чухал байх болно. Болор цэцэг маань нөхөртөө тусалж болно. Хажуунаас нь зөвлөж. Тэг том утгагүй энэ дээр бас даалгавар гарч ирнэ. Тэр даалгаврыг 60 секундын дотор биелүүлэх хэрэгтэй. Энэ түрүүний урамшуулт асуултаас өөр шүү. Энэ яг саяны 5 дахь асуултанд орж байгаа. Тэгэхээр та хоёр маань алдах хэрэг байхгүй болж таарч шүү. За. Амжилт хүсье. За хэдүүлээ даалгавраа харъя. 12 жилийн амьтдыг дис дараалалаар нь зөв байрлуулаарай гэсэн байна. За та босноо, суунуу та өөрөө л мэд бидэвтэйхэн байдлаар 3, 2, 1 цаг явсаа. За.
Улган. Морь. Биш үү? Улган үхэр. За цаг явж байгаа шүү. Бар хаана байна? Тэр энэ штеп. Оо. Хар туулай. 50 секунд. Туулай. Дараагийнхаа дараа. Аа. Туулын дараа 5 чи үлээ. За 40 секунд үлдсэн байна. Могоо. Туулаа. Байна уу? Улган А үгүй шүү дээ, энэ шүү дээ. Луу тийштэй луу. Могоо, морь. 30 секунд. Морь. Морь. Хонь. Хонь. Тэгээд дээш чинь гахаа нохоо гэдэг штеп. бич. 20 секунд. Бич. Дахиад нохоо. Нохоо. Дахиад гахаа бишээ. Гахаа гэдэг. Бич гахаа. 3 2 Нохоо. Оба. Хулган, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, дахиад, нохой, гахаа. Зүг байна. Амын эцэг үс солилоо шүү. Одоо хоёр дахь асуулт үлдсэн супер шагналтай өрхийн тулд 6 дахь асуултын шагнал яваа хамтдаа харъя. Юм бол алдаж. За энэ бол Pigeon брендийн хөх саагч болон за цэвэрлэгээний бүтээгдэхүүний багцыг бас бэлдсэн байна. Яг төрсний дараа хэрэг болох маш олон зүйл тий. За дэлхийн 80 гаруй улс орнд бол аль биесны эрхтэйгээр худалдаалагддаг. Япон болон Азийн орнуудад ер нь хүүхдийн бүтээгдэхүүнээрээ бол ялтчгүй Pigeon-ы хамт олон маань бол зах зээл дээр тэргүүлт юм байна лээ. Хөх саагч бүтээгдэхүүнийг сонгохдоо бид маш сайн зөв сонгох хэрэгтэй. Pigeon брендийн хөх саагчийн хувьд бол дэлхийд бүр номер 1 гэж явд юм байна лээ. За тэгээд хүүхдийн нөгөө нэг хөхөх хэмнэлтэй ижил саадаг учраас ихэд бол ямар нэгэн байдлаар бол муугар нөлөөлөхгүй, мөн садраахгүй, гэмтээхгүй байдаг байна. За тэгээд цэвэрлэгээний бүтээгдэхүүн их чухал. За бид юу гэдэг дандаа л хүүхдээ хөхслийн дараачаар угаадаг юм уу эсвэл ямар нэгэн зориултын салфеткаар арчдаг те. За тэгвэл эдгээр бүтээгдэхүүний багц бүтээгдэхүүнээр цэвэрлэх юм бол илүү үр дүнтэй байх нь шүү. За ингээ асуултаа харцгаая. За хөхний сүг тасалгаанд хэр хугацаанд хадгалж болох вэ гэсэн байна. А-д нь 4-6 цаг, Б-д нь 6-8 цаг, В-д нь 8-10 цаг, за ингээд нь 10-12 цаг гэсэн байна. За яа тийм болоо хүүхний сүг тасалгааны температур гэсэн үг тийм үү? Гэртэл хадгална. Хэр хугацаанд хадгалж болох вэ? Хоёртой нэг зүйлийг би бас сануулмаар байна. За энэ бол хүй боломж гэж байдаг. За хүй боломж нь яадаг вэ гэхээр үнэхээр хоёр мэдэхгүй байгаа асуултаа гаднаас хэн нэг дуудаад зөвлөгөө авч та гурлаа хамт бодоод хариулах боломжтой. 50-50% авъя гэдэг шиг үү? Бараг тийм. Тэгэхдээ тухайн хүмүүс бас мэдэхгүй байх тохиолдол байвал бас харамсалтай тий. Тэгэхээр та их хөрөх чимчээгээ дуудмаар байна, сувлагчаа дуудмаар байна уу? Эсвэл гэр бүлийн хин нэгээ дуудмаар байна уу? Түүнийгээ бас өөртөөсөө сонгож болно шүү. За энэ асуултаа мэднэ гэвэл дараагийн асуултуудаа ашиглаж болох юм тий. Тусламж Хүй боломж авах. Хүй боломж авч тийм үү? Тий. За хүй боломжоор их хөрөх чимч хэрэгтэй нөө? их хөрөх чимч. Их хөрөх чимч сайн мэдэх байлгүй дээ тий. Их хөрөх чимч авах уу тий. За тэгэхээр оролцогчид маань асуулт номер 6 дээрээ за хүй боломжоо ашиглахыг хүслээ. Тэгэхээр бидэнд гаднаас за их хөрөх чимчийг оруулж ирнэ хүсэж байна. За сайн байна та. Сайн байна уу? За манай хоёр оролцогчид маань таны тусламж хэрэг болоод байна. За. Асуулт нь хөхний сүг тасалгаанд хэр хугацаанд хадгалж болох вэ гэсэн асуулт байна. 4-6 цаг, 6-8 цаг, 8-10 цаг, 10-12 цаг. Та хэлнэ гэж бодож байна. А буюу 4-6 цаг гэж. Би бол тэгж бодож ирсэн шүү дээ бас. Би ч бас тэгж л бодож байна. Ягаад гэвэл арай богино хугацаанд л. Тийм мэдээж хамгийн богино хугацаанд хадгалах байна. Тэгэхээр энд бас та гурав маань яг нэг өмнөхтэйгээ адилхан гурлаа санал нийлэх хэрэгтэй. За би тэгтээ А буюу 4-6 сонгоё. А хэлбэрийг сонгож байна уу? За ингээ оролцогчид маань 6 дахь асуултанд А хэлбэрийг сонголоо. Ингээ хамтдаа харцгаая. За ногоо асуул зөв, улаан асуул буруу. Хариут. Яруу чина. Ой. За баярлалаа. Эцгээ баярлалаа. Баярлалаа тань. Баярлалаа. Та хэр олон жил ажиллаж байгаа вэ? За би улсад 22 жил ажиллаж байна. Ямар сайхан бэ? Яг өргөн амарч газар. Өргөн амарчтаа 6 жил ажиллаж байна. Улсын ууган төрөхөд ажиллаж эхэлснээсээ хойш маш их сэтгэл хангалуун байгаа. Хамт олондоо маш их баярлж явдаг. За баярлалаа тань. Амжилт хүсье. Баярлалаа.
За ингээд та хоёр маань Pigeon брэндийн хөгсаагч болон цэвэрлэгээний бүтээгдэхүүний бэлгийн багц зохиож чадлаа. За ингээд бэлгийн багцуудыг нэг нэгээр нь сайхан шагналгаа санд авч чадчихжээ та. За үргэлжлүүлээд энэ удаагийн супер шагнал болох за Германы Denk Farm компани гэр бүлийн витамины бэлгийн багцыг та хоёртаа бэлдсэн байгаа. Ийм олон бүтээгдэхүүнүүд байгаа шүү. За энэ бүтээгдэхүүнээс харж байгаа болов тийм. Brain Active буюу за таны тархины үйл ажиллагааг маш сайн дэмжиж өгөх за тархины тэжээгч гэж хэлж болох витамин байна. За мөн элэг хамгаалагч, цөсийн шингэлэгч юм байх жишээний. За тэгээд ам залгуур эрүүлжүүлэх хоолой өвдөлтийг намдах витаминаас багтсан байна. За тэгээд мэдрэлийн булчин ядархаас сэргийлдэг. За эрцийг нөхдөг амин дэм. За энэ бол магнис актив хэмээх энэ бүтээгдэхүүн. За мөн кальцийн бүтээгдэхүүн байна. За кальцийн яг энэ хөө витамины хувьд бүх насныхан зориулсан гэр бүлэрээ хэрэгжилж болох нь байна. За харин яг энэ бүтээгдэхүүний хувьд бол эрчүүдтэй зориулсан бүтээгдэхүүн юм байна шүү. Тэгэхээр аав нар маань илүү төлхөө за хэрэглээрэй гэмээр. За тэгээд лактонатал DHA энэ маань хувьд бол хөхүүл ээж нартай зориулсан бүтээгдэхүүн. За тэгээд мэдээж хэрэг B3 Junior. За энэ бол дөнгөж төрсөн яриадаа хэрэглэх D витаминыг нөхөх зорилготой бүтээгдэхүүн байна. За тийм. За ингэж хэдүүлээ супер шагналынхаа асуултыг харъя. За хараацай шувууны дэгдэх шиг гэсэн үгээр эхэлдэг бүүэн дуг хэн зохиосон бэ? Энэ дуг мэдхүү. Энэ ч нөгөө нэг хараацай шууны дэгш. Хараацай шууны бүүн. Тийм. Би болохоор өөр дуу санаанд орчлоо л да. Хараацай болсон гэсэн. Хараацай олсон болсон тийм. Олчихсон. Тэр биш үү тийм. За тэгэл хэлбэр харъя. Ад нь бэрваагаан бүтээл гэж байна. За харин Бэд нь халзайн бүтээл, харин Вэд нь ламсрангах, Гэд нь намсрай. Дуу хэн зохиосон бэ гэдгийг их сайн анзаардаг юм байна. Ер нь бол дуучин гэх хүмүүс аягүй анзаараад идэв шүү дээ тийм ээ. Ер нь бол. Тийм. Тэгэхээр одоо битэрийн хувьд бол яг буутах гал байна л да. За яах вэ? За. За ихнийхээ яах чи дөө. Сонгож байна. Оролцогчдын маань хувьд л супер шагналынхаа хариултыг А буюу Берва гэсэн хариултыг сонгосон байна. Хэдүүлээ харцгаая. За сонгочлаа. Тэгээд зүрхний сохилт түг гэж тийм. Яцад яваатай юм бэ? Биш шүү. Тэг аягүй бас намсаа. Ямар харамсалтай юм бэ? За хэдүүлээ харцгаая. Зөв хариулт байна. Би тийм наа. Халзаа нэсэн биш. Бүр ямар ч халзааг ерөөсөө сонгоч гэж бодоагүйсэн дээ гэсэн чи халзаа нэсэн биш. Бэ хөлбөр байсан биш халзаа. За Ховд аймгийн харьяат уран бүтээлч халзаа гэдэг хүн яг энэ хүү дууны бүр үгийн бүгдийг зохиосон байт юм байна. Гэтэ гоё нийт гэсэн мэдлэг болоод авчихлаа шүү. Тэр надад гоё. Бидний сайн мэдэх уран бүтээлийг Ховд аймгийн гаралтай зохиожсэн байна тийм ээ. Тийм байна. За харамсалтай байна. Та хоёр маань супер шагналаа олж чадаагүй хідээч. За шагналын сандаа ийм олон бэлгийн багцтай боллоо. За Гацар Тунц компани бүтээгдэхүүн авах эрхийн бичиг, Little Tikes брендийн усан саксны бөмбөг, за мөн Roscalon Friends жих, за мөн Lamour брендийн гэр бүлийн бэлгийн багц, за Pigeon брендийн хөхний саагч болон цэвэрлэгээний бүтээгдэхүүний бэлгийн багц зохиоцсон. Мөн 200,000 төгрөгийн эзэд болсон байгаа те. За мөн хамгийн том бэлэг болох тун утгагүй хорвоод мэдэн төгрөг бяцхан өрөө хүлээж байгаа. Тэгэхээр энэ сайхан мөчтэй маа нэвтрүүлэгт орсод их баярлалаа. Энэ цагт шууд бэлэг гаднаас орж ирнэ. Оо. Баярлалаа. Бажика баярлалаа. За ингээ бэлгийн багцууд маань энэ. За ингээ төрсөд дараа эргөө уулзъя. За баярлалаа. За баярлалаа. Танд ч гэсэн ажлын амжилт хүсье. Баяр үргээд уйлаад байгаа юм та. Гүнээс ус гараад. За баяр үргээ дахин баяр үргээ баяртай хэрэгэд уулзъя. За баяртай. Нүлмэс гараад. За үзэгчдээ бид хөтөлбөрийнхаа энэ хэсэгтээ болдор цэцэг болон мөнх толгойнхаа гэр бүлтэй олцох гээд ирсэн байна. За энэ хэд манаас тун удахгүй Эрдэнэт руугаа буцахаас нь өмнө бас олцох гээд ирсэн байна. Өөдөө яашин бэ? Ээж авах юм уу? Сайс ирсэн баха тий? Тийм сайхаас ирсэн. За таад маа гайгүй нэрэлүү. Амар олон цаг өвдсөн ч гэсэн тэгээд яг төрсний дараа бүх зүйл яг мартагддаг юм. Дахиж барыг бодогдохчгүй.
аавын сэтгэл, мөх толгой сэтгэл. Миний хувьд л их нэртэй маш их баярлалаа шиг хамгийн их хэлмээр байна. Тийм шүү. Тэгээд цаашдаа нэрийнхаа төлөө хичээнэ л. Тэгэлгүй яхав. Нэвтрүүлэгт оролцоход та эцэд манаас ямар байсан бэ гэдэг сэтгэлийг сонсгоо. Нэвтрүүлгийн сэтгэл. Өстөө гоё. Тэгэхээр гоё. Надад нэг яагаад ч юм амар аттай байсан гэж бодож байгаа өөртөө. Тэгээд мэдээж нөгөө насан туршдаа эргээд харахгүй том дурсан зүйлээ гайхамшигтай зүйл учраас танаа хамт олонд бас маш их баярлж байгаа гэж хэлье. Ажлын